HR Group хамтран нэг өрх нэг ажлын байр хэмээх сэдвээр ажлын байрны 70 гаруй байгууллага маань 1500 гаруй ажлын байрыг манай нийслэхэнд бол санал болгож байгаа. Тийм үү. Тэр энэ рүү чиглэсэн бас энэ ажлын байранд одоо ингэ захиалга авч хүний байгуулах иргэн бүлгээр ажлын хийж байгаа иргэн хүний нөөцийн менежерүүдэд талархстай илэрхийлэх хүсэж байна. байгууллагын жижиг зээл авах боломж байгаамаа. Тэгээ энэ одоо хөтөлбөр. Тэгэхээр миний мөрөө хөтөлбөрт нэг ажлын байр гэсэн зорилго тавигдсан байна. Ерөөсөө хүн ажилдаа орлоготой болох явдал бол өнөөдөр бидний нийгмийн үн тулгамж олон асуудал шийдвэр хамгийн гол гарцсан юм байна. Тийм учраас нийслэл сэдвийн зүгээс бид нар энэ ажлын байрыг бий болгох хүмүүсийн орлоготой болгох чиглэл рүү нэлээд анхаарал тавина. Дэд үтсийг хөгжүүлэх тийм үү хамтын хөрөнгө оруулалт холбоотой асуудлыг хийгээд байлаас хүмүүс нь ажилгүй орлохгүй байх юм бол тэр нь цаашаа ерөөсөө явахгүй. Тэгэхээр тийм учраас ийм өдрийг бид нэр одоо хавар ингээд 4 сард чинь намар 9 сард хийгээд энэ нь бол хөдөлмөрийн зах зээлд ажил идэвхтэй хайж байгаа улсуудыг нөгөө ажлын байраа нээлттэй зарлаад тэр ажилтан хайж байгаа байгууллага хоёрыг холбоод гол үүрэгтэй юм аа. За манай иргэд өөрсдөө бас мэдээлэл мутааслаад байгууллагатайгаар очиод ч юм уу уулзаад явах боломж муутай байдаг. Ингэж зах маягаар ярмарх маягаар ингээд ажиллах юм бол иргэд нэлээд идэвхтэй ирж. Одоо ингээд бүх компаниудаар бол би ингээд харахад хүмүүс ойчролцсон бүртгүүлээд байж байгаа байхгүй. Тэгээ энэ залуучууд чинь тэр компани өөрөө байж байгаа компани болгоно үүдээд танд ажлын байр аваад засах болцоо байхгүй. Тэгэхээр төр бол энийг гүүрэн болж ажиллах учиртай. Нэгдүгээр. Хоёрдугаар бид нэр 4 сарын 15-аас 5 сарын 1-нд бас бүх айлууд нэг ажлын байр хүрээнд дотор танай өргөд ямар ажил хийх болцоотой хөдөлмөрч одоо ямар хүн байгаа юм бэ гэдгийг утастай одоо бүгдээ бэлдүүлж байгаа. Тэрийг нь ажлын байр нээлттэй зарлаж байгаа компаниудад бүр холбож өгөө. Зүгээр нэг утсаар ч юм уу материал өгчихвч ба энэ хүн ийм чадвартай юм байлээ. Ингэж гэр орны мэрэгжлийн болцоотой юм байсан ийм амьд холбоо бий болох хэрэгтэй. Тэгвэл манай хөдөлмөрийн газрууд нэг ийм тоо судалгаагаар суугаад байдаг биш. Бүр яваад яг за танаагаас ийм үнэлэмжийг ажилтаа болгох шүү гэсэн маягаар хариуцлагатай ажиллая гэсэн юм бодлого орчиж байна. За нийслэлийн иргэдийн энэ өдрийн амгалан гэрья. Тэгэхээр